яг гарч ирж байгаа гоё залуучууд энэ буруу юмд ороод тэрэндээ донтох ч юм уу иймэрхүү зүйлс их гараад өөрийн карьерийг баллаж байна. Чиний хувьд иймэрхүү зүйл байсан уу? Эд үе дээрээ ч юм уу? Удлээд байх тийм дээр яг нийтээр нь хариулах жоохон учир дутагдaltaй байх. San Miguel. За сайн байцгаана уу. За сайн байцгаана уу та бүхэндээ. Өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Эдэн подкаст очроо та бүхэнд ээлж дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн зочноор маш сонирхолтой хүн хүрэлцэн ирсэн байна. Ойр дос хүмүүс ярилцлагын үзэг баха гэж би бодож байна. Ойр дос ярилцлага үгүй баха. Тийм. Би яг амьдаар гэдэг чинь амьдаар хамгийн сүүлд бараг 10 жилийн өмнө л болцсон байна гэж ярьж байна. Тааралцсан байна гэдэг. За сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. Та нар сайхан хаварч байна уу? Сайхан. Сүүлийн нэг жил бол их шиглэн уулын болорт. Гэхдээ хүмүүс юу нэг шиглэн л байдаг үстэй. Тий, шиглэн ч одоо яг миний юу нэр ахгүй. Лам хүн авгаалсан нэр гэх юм уу? Тий хүмүүс энийг бас буруугаар айгүй яриад идэг бэлээ. Тийм тэгээд жоохон бахад яг тэгж өгчээсэн нэр ахгүй юу? Тийм. Болорт яг нэр нь их шиг биш юм уу? Болорт яа. Болорт шүү дээ. Тийм. Болорт. Болохоор миний өвөгийн өгсөн нэр. Гэрийнхэн гэж бодох уу? Их шиглэн гэж бодох. Их шиглэн л гэж бодно тий. Ер нь яг нь иргэний үнэлэхэн дээр л тий 10 жилийнхэн багш нар тий ер нь тий 10 жил ер нь сургууль энэ дээр болорт яа гэж боддог. Их шиглэн нэг хэсэг ер нь бол намж юм байж байгаа. Сүүлийн би анзаархаар сүүлийн нэг жил хагас нэлээд харагдаж байна. Би хамгийн анх play time дээр сүлд бүтэн тоглолтын үзсэн. Хүмүүс бол амар хүлээлттэй байсан. Тэгээд тэрнээс хойш сая бас нэг гоё бичлэгүүд гарч байгаа. Алга болчихгүй яа тий. Тий би байгаа шүү тий. Тий байж л байдаг шүү гэдэг. Тий ер нь ажиллаач хийн хажуугаар нь бас дугаачдуулна. Тэгээд ер нь бүгдийн л яг амжуулаад яг явахыг хичээдэг яг тэр үрэл байгаа. Тэг байсаар хэвээрэл байгаа. Тэгээд зарим хүмүүс одоо камбэк хийх чинь дуулахаа болцсон гэдэг ингэдэг. Дуулсаар л байгаа уул айгуу сонирн би ингэ дуулсаар л байгаа байхгүй. Уулын дуулаад л тий уулын дуулаад л байдаг. Тэгээд яг нэг шинэ уран бүтээлч яг тэрүүгээр бас айгуу шүмжлэл бас үлээдэг. Яг бас арга бахалтай ч гэдэг уран бүтээлч хүн чинь жилд 1 2 3 4 шинэ дуу клип хийх ёстой байдаг байтал одоо байхгүй байж жишээ нь тэгэхээр бас яг тэгж хүлээж авах нь бас аргагүй тийм тэгэхээр яг хийсээр байгаа өөрийнхөө хэмжээнд өөрөө сонсох одоо яг юу гэдгийг бүрэг жоохон тэр талдаа яг ингэж анхаарлаа төвлөрүүлэхгүй нэлээд утчлаа гэж хэлж болох тийм хүний яг нөгөө нэг эд prime үеийн гэхээр бид чинь нэг үеийн залуучууд байгаа шиг байна л да. Яг л хүүхдтэй хаас ягаал яг өсвөр нас жоохон томорж явах тэгшглээ хот бол гарч ирж байсан. Тэгэл тухайн үед чинь бол үнэхээр хийтэл байлаа. Тэгээд яг хүний дөнгүүд яг prime үе гэхээр хизээ юм бол би зүгээр бодохгүй юу. Ишгэлэнтэй ярьцлага хийн гэж гिचээд дараа. Дөнгүүд яг нэг эд нас хизээ юм болоо. Яг юм уран бүтээлч үний эд үеийн хизээ авах юм болоо гэхээр за одоо 20 21 22 гэхээр яг эд үе юм уу арай эрт ч юм уу гэж бас бодож байгаа байхгүй. Ишгэлээ яг тэр үеэр бол бүр амар супер хит болсон шүү дээ. Нас бол. Тэнгүүд яг эд нас одоо юм уу эсвэл өнгөрцөн юм уу гэж зүгээр бас бодсон юм. Тий. Тэнгүүд яг prime time гэхээр амар авьяастай мундаг гоё дуучин байдаг. Тэнгүүд эд нас арай өнгөрөөгүй болов уу гэж зүгээр эргцүүлж авах баах юм бодсон юм. Тэр чиний хувьд зүгээр энэ талаар юу гэж боддог вэ? Цаг хугацаа алдсан уу алдаагүй? Ер нь бол за энэ тал дээр ярих юм бол бас би бас яг тэгж боддог. Одоо юу гэдгийг яг бас яг залуу үедээ хүн чинь бас нэг арай өөрөөр бас гэрэлтдэг тийм үе байдаг юм болов уу гэж би боддог л доо ер нь анзаарч харахад яг тэр үедээ бас ингэж амар тийм эрч хүчтэй одоо юу гэдэг нас явах тусамж гэдэг юм уу хүн ер нь бас нэг жоохон эрч хүчин жоохон буурна штэ. Тэр талдаа гэх юм бол ер нь яг тесрдэг үе нь яг тэр үе гэж хэлж болно.
одоо 20-30 насны хооронд ч юм уу яг гоё тесрэлттэй үе ч гэдэг юм уу. А тэрнээс хойш жоохон өөрөө одоо бас яг тэрийгэ бодоод жоохон дистаралтай юм хийж эхэлдэг л болдгол юм байна л да. Тэгээд яг тэрнээс хойш бас оройтсон уу гэхээр бас оройтсон биш. Хүн яг одоо тийм хүн одоо яг нэг юмд одоо анхаарлаа фокуслах юм бол яг тэрэндээ хүрч чадна гэдэгтээ ерөөсөө аюу итгэлтэй байх юм бол тэрэн дээр нөх оройтсон цаг хугацааны асуудал гэж бас байхгүй юм болоо гэж би хувьдаа харсан тийм. Дэлхийн нийт жишгээр бодохоор ингээд нэг юм насны дундаж өөрчлөгдөд байгаа юм байна л да. Тэгвэл 40 нас гэхээр залуунаас. Тэгвэл манад заримдаа манасыг нэг 30 эдтэй гэхээр хөгшин гэдэг шүү дээ. Яг хөө тэр хаанаас ирж гэнэ гэдэг нэг сонирхолтой. Тэнгүүд бид нар яг нөгөө 40 гэдэг дээр ч очиг байгаа байхгүй юу те. Тэгэхээр яг боломж болцоо хугацааны зөндөө байгаад байна л гэж зүгээр хардیں۔ Тэгэхээр би зүгээр ихшгэлэнгийн фэн байсан учраас яг тэр ихшгэлэн яг буцаж хизээ ирэх вэ? Ирцэн байгаа юу? Ирчээд байгаа юм шиг л байна л да гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр шинэ уран бүтээл, шинэ дуунууд одоо ийм зүйлс чиний бодлоор яг юу байгаа юм бэ? Аха. Энэ хугацаанд яг дуулж исэн байсаар байгаа гэдэг ч одоо гэдэг би практик одоо ер нь дасгал хийж исэн гэж хэлж болохоор ер нь бол одоо яг өөрийнхөө ажиллагааг яг би бас хувьдаа харсан л та хувь хүн чинь бас ингээд хувь хүн одоо яг дуучин гэдэг хүн дуулаад л байна. Одоо ямар нэгэн ажлыг одоо хийгээд л хий. Тэрэндээ мэрэгшин гэж бас байдаг те мэрэгшээд одоо яг тэрэндээ бүр гаршаад одоо тэрийг хүлээж аваад тэрүүгээр амьдралаа залгуулад амьдрын гэж үдэг штэ. Яг тэрэн шиг би дасглаа хийсээр л байсан. Тэгээд одоо яг өөрийгөө бас яг бас хэмжээндээ яг босно уугүй юу гэдгээ бас өөрөө хараад за одоо бэлтгэгдэж болж байгаа юм байна. Одоо би энэндээ жоохон фокуслах хэрэгтэй гэсэн үднэс би одоо анхаарлаа шахандуулаад эхэлж байгаа гэж хэлээд болохоор одоо нэг тамирчин хүн гэхээр нөгөө нэг 30 гараад тэгэхээр форм алдна гэдэг чинь тийм. Тэгэхээр дуучин хүн гэхээр тэг яг адилхан бас. Тэг адилхан одоо өдөр болгон хийдгүү дасглаа хүн ингээд хийхгүй орхичоор тэрийг мартдаг штэ тий. Тэрнтэй яг адилхан одоо хэмжээ форм алдагдана л да. Тийм тэгэхээр тэгээгүй яг бас яг өөрөө дасглаа хийж исэн учраас одоо ерхийг хэмжээ болсон бах гэж би хувьдаа бодоод тэгээ саяны дээр бас яг сүүлийн лайв юун дээр тгий би дуулъя гэд орсон байгаа. Тэгээд тэрнээс бас яг шууд тийм лайв одоо юунд орно гэхэд бас жоохон эвгүй заримдаа нэг тийм их санагдах үе би. Тийм тэг яг цаг хугацаанд цаанасаа таарж байгаа болов уу гэж би бодож байгаа. Одоо ер нь л тасрахгүй байл. Тийм тасрахгүй байл гэж байна. Уран бүтээлчдийн дунд тийм айдас байдаг болов. Одоо сая хэлсэн шүү дээ. Prime time дээр байж байгаа төр завсралга аваад ахиж шинээр гарч ирэх үед яг тэр өмнөх үеийнхээгээ гүйцэж гарч ирэх болов гэсэн тийм айдас байдгүй. Бас яг тухайн үед бол бас л их шиглэн бол алж ирсэн шүү дээ, тий. Зарим нэг юм дээр байлгүй яах вэ? Тодорхой хэмжээнд байна. Гэхдээ хүн амар сайн өөрийгөө бас аягүй сайн өөртөө л ярих хэрэгтэй юм л гэж би харсан шүү дээ. Ер нь тэгээд өөртөө аягүй сайн ярилцсны үр дүнд одоо яг өөрөө хаана явж гин гэдгийг маш сайн бодсны эцэст ингээд альва зүйлийг хийх ёстой байдаг шүү дээ, тий. Тэгэх юм бол тэмнэх айц байхгүй хаа. Ювд бол яг нэг тийм айгаад хэрвээ айж ивэл битгий хийдэж шүү дээ, тий. Айвал бүхий хэвэл бүү. Яг тэрнтэй адилхан тий. Яг тэрнтэй адилхан ер нь бол тийм л ах гэж би бодож байна. Учирлаа. За. Мань чамаас нэг асуулт асууя. За. Чи ер нь ингээд уран бүтээлийн илүүд үздэг үү? Аль эсвэл уран бүтээлчийн одоо хувь хүний илүүд үздэг үү? Одоо юу гэх юм? Тэ нэг юм энэ хүнээс уран бүтээл гараад байгаа шүү дээ. Энэ өөрөө одоо бүтээгч нь олцоод байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ хоёрын нь юу гэж асуумаар юм дээ? Наа чи гэхдээ их сонио асуулт энэ тий. Одоо жишээлбэл би бол энэ хүний уран бүтээл дуртай. Гэхдээ хувь хүнийг мэддэггүй. Зарим нь болонгуудлаа уран бүтээлийн хайрлцдаг, хувь хүнийг хайрлж. Судалгаан дээр одоо толгуурлж одоо чамд сонсдгоо л гэж асуугаад байгаа шиг байна. Би яг хоолойг нь хамгийн анх би бүр хүүхэд гэж 10 жил байсан юм уу? 11 дэх ангид байсан юм уу? Ихшгэлэн нэг юм
дууны тэмцээнд орж исэн юм аа. За. Би тийм тэрийг шин үзчихсэн. давлгаа гэдэг. Тий. Сараа ихч мэгч шүүгээл. Тэгэхэд би дуулахын зүгээр сонсч ирсэн байхгүй. Тэгээд нэг юм хоолойны өнгө тэр юм би нэг сайн мэддгүүр нэ тэгэхэд би бүүг ямар гоё дуулт юм бэ гэдэг. Тэгээд сараа ихч яг ингээд сонсчоод энэ ингээд арай л амар тансаг хоолой. Гэж хэлчихсэн аахгүй. Тэгээд яг тэрнээс хойш тэгэл гэл ихшиглэн гэж би мэддэг болоод яг уг хүний хоолой юмд нь би яг анх дурлж исэн байгаа даа. Тэгэл айгүй их ингээл харагддаг болсон байсан. Тэгээд энтэн тэгэл дараа нь би ажилд ороод арай том болоход тааралтай сайн уу гэж мэддэг. Тэгэл ерөнхийдөө ингээл дуунууд нь яваал гэдгсэн яг супер хит бол. Тэгэхээр хамгийн анх хоолой хүндэн дурсан юм уу? Тийм юм байна. Яг ихшиглэн дээр ярих юм бол. Тийм байна. Тийм тэгэхээр одоо би бас яг ер нь бол шууд л тийм хоолоо ер нь яг авест нь болж хүн дурлж сонсдог шүү дээ. Тийм ер нь тэгдэг хаа. Тэгэхээр зүгээр хувь хүнийг ингээ хараад судлаад шууд дурлна гэж байхгүй хаа. Тэр бол жоохон очирдоо тэрэлтэй болж тий. За энэ хүн чи за энийг сонсохгүй болохгүй гэж сонсдог байхаа. Тийм тэгэхээр тэгээ анд яг миний хариулсан шиг л яг бодож асуусан баг. Тэ зөв. Тийм ээ. Тэгээ яг нэг үеийн дууч тэгэл одоо их шиглэнтэй баг зэрэг ингээл нөгөө нэг маргалжонгоо гэж гарч ирэл нэг продакшныхан болоод араас нь нэг юм нэг үеийн яг ийм охтууд байсан шүү дээ. Тий. Тэгээ энэ дэр яг нэг юм шүүмжүүд явдаг. Нэг хэсэг сошиалар ч гэсэн юм асуулгууд явдаг. Амар гоё авьяастай хүмүүс хинэнч бай. За яг маргалжонгоо болохоор энэ тэнд ингээд нэг хай дуулж харагддаг юмаа ерөнхийдөө ингээд нөгөө хоёроо бодол таслахгүй хийгээд байгаа. Гэхдээ амар авьяастай энэ бүсгүүчүүд ягаад бүр юм нөгөө өмнөх үеийнхэн шиг явсангүй бай. Тасралтгүй явсангүй бай. Одоо бүр яг нэг дива мива гэж ярьдаг шүү дээ. Одоо хин бэдий танаа дээд үе гэхээр ариуна гэж сараа гэж өдрөө. Тэд нар бүр дээр үү юу? Бүр дээр баха. цаг үе өөрчлөгдсөнтэй холбоотой ах гэж би боддог шүү дээ. Харж байгаа тий. Бүх юм ч одоо нээлттэй одоо тухайн үед одоо жишээ нь нэг студ дээр очиод бичүүлэх гэж бөө юм болол одоо яг нэг дуу хийх гэж уран бүтээл хийх гэж амар их хөдөлмөр ордог байсан бол одоо нэг дууг одоо сайтаас татаж аваад дууныхаа сэмплийг татаж аваад тэрэн дээрээ өөрөө гайд хийгээд өөрөө тэрийг одоо бичүүлээд одоо бичлэг хийдэг студ ч ихсэн айгүй их болцсон байна. Тэгээ цаг үетэй холбоотой ах гэж бодоод. Тэнгүүт би яг нөгөө эсрэгээр нь ярьчлаа ойлгочих шиг бол. Дээд үе гингүүд нөө сараа ихч ариуна ихч доошоо сэрчмаа гэдэг юм амар ингээл юм хийгээл гэдэг байсан байхгүй. Хөдөлмөр. Тэнгүүд тэгээ араас нь яг уу ингээд spike хүү те spike emotion уруулын будаг гэдэг ингээд тодорхой хэмжээнд бас гарч ичээд алга болцсон. Тэнгүүд тэрний араас ингээд манай хэд гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүд бас ингээд бүүм хийж гарч ирэл алга болцсон. Тэгээд би харахаар эдрийн доод одоо үе гэхээр яг уу ингээд гарч ирж байгаа. Гэхдээ бүр ингээд бас бүр амар за магнит брейнес бүстэн бүр амар ингэж уран бүтээлч байгаад байгаа мөгүй би сайн мэдэхгүй тий. Ер нь эмхтэн хүн хоордчлоо. Ер нь их шиглэн маралжингоогоос хойш бүр хоордчлоо тий. За укаг бол мартаж болохгүй ука байгаа. Гэхдээ л юм болчлоо гэж би яриад байхгүй. Тэнгүүд нь сараа ариуна гэж идэх чинь баг 20 30 жил ингээд юм хийгээл яваа л. Яагаад хийхгүй байна? Тийм яг би яг тэгж хүлээжсэн баг. Тэрэн дээр одоо би бүгднгээс нь хөлцөл өчөө. Тийм бүгднгийнх нь өнгөөс хөлцөл өчөө. Тийм. Одоо энийг яг бас яг тайлбарлахад бас яг цаг хугацаа орох байхаа. Тийм. Тэгэхээр энэ хитэн эсвэл хэцүү байна уу? Тухайн хүн дээр нь өөр л байдаг байх. Тийм. Өөр жишээ одоо өөр гэсэн тийм. Хувийн тийм. Асуудал эсвэл янз бүрийн асуудал ирэх байх. Тийм дээр яг нийтээр нь хариулах жоохон учир дутагдaltaй байх. Жишээ нь зүгээр ингээд миний хувьд гэх юм бол би ингээд завсарлсан юм а гэж хэлж хэлийг зүгээр яг тийм завсарлсан нь болохоор одоо юу гэдгийг анхаарлаа бас хандуулаагүй өөрийнхөө ажлыг бас хийсэн. Хажуугаар нь дизайнер өөрийнхөө дуртай одоо бас өөр зүйлдээ хоббирч өөр зүйлдээ цаг заваа жоохон зарцуулж нэлээ удлаа. Тийм. Яг дуу хөгжмөлөг ороог бас амар утсан байна. Яг ингээ харсан яг
8 10 жил болсон байд баг. Үгүй 8 жил болсон байд. Тэгсэн мэ. Тий. Гэтэ яалтчих бас энэ хоц байнгын байна гэдэг бол их хэцүү байна. Өмнөх тэр хийд дууга давсан хийд гарах гэж бол нэлээд стрессддэг байх гэж бодоод байдаг шин. Тэгээ тэр айцаасаа болоод уран бүтээлээс улам холдоод идэх юм болов. Магадгүй тийм ээж магадгүй. Аа. Тийм тэгээд ер нь бас айштай бас айцтай бэлгүй яхаа тэгэл одоо гэдгийг одоо жишээ нь би ийшээ ингээл ярьслага өгөхгүй л ирэх. За би юу гэж ярих вүлээ. Би яаж авч явах вүлээ. За би хинтээ яаж хаана юу ярих вүлээ гэдгээс авахлал хүн айц бэлгүй яхаа одоо тайзан дээр гарах болгоны өмнө айгүйх тийм айцтай байдагтай адилхан айгүйх энерги зарцуулдаг байхгүй хүн ингээд дуулахад одоо хүмүүс ингээд нэг дуулаад яагаад одоо нэг айгүй амархан ажил те одоо ингээд ингэдэг гэдэг яг энэ дээр ирэхэд амар хүч тийм энерги зарцуулж байгаа санагдаад байхгүй надад би одоо дуулсны дараа мараач юм уу ингээд яхаар амар ядарсан тэг ингээд хамаг энерги байхгүй болцсон тэгээд нэг тийм жоохон цаанаасаа бас юм одоо гэдэг гэл цал одоо зарим хүмүүс ярьж штэ тайзан дээр гарахтаа тийм өмсөхгүй бол ингэхгүй бол ашгүй хамгаалт тэр бас байдаг гэж магадгүй одоо энергийн төвшөнд ярих юм бол бас нэг тиймэрхүү энерги аюу халтдаг тийм одоо талбар гэх юм уу тийм оюуны энергийн хүч зарцуулах тийм ажил байдаг болохоор бас амар ядартай шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бас нэг жоохон бас боли нэтрик гэсэн тиймэрхүү бодлууд бас зарим хүмүүст байж магадгүй. Тийм. Тийм тэгээд чиний өдөр боли гэж бодоогүй үстэй тий. Гүгү бодоогүй. Энерги их зарцуулдаг юм чи боли. Тийм үгүй тэгэхгүй шүү дээ. Тэгтээ бас яг нэг хэлэхэд бас нэг тэгж бодож исэн үед бол байгаа шүү. Үед бол байгаа яагаад гэвэл амар муухай дайралтууд ирдэг те ингээл хүмүүс одоо юу гэдгийг мэдгүй ээж мэддэг юм шиг одоо дайралт хийдэг те янз бүрээр хэлдэг одоо хүнийг одоо юу гэдгийг айгу муухай харлуулдаг айгу муухай сэтгэлээ нэгж унгаадаг тэр тал дээр бас айгу хэцүү штэ бас яг нэг талдаа тийм болигсэн тийм бодол байх нь байсан бүр гарахаачулч одоо бараг үзэгдэхгүйсэн дээрч гэх юм уу тийм бодлоо заримдаа төрнө тийм тэгээд яг хийлгсэн бол яг тэрнийхээ бүр ингээ ард нь гарт ингээд бүр сайн төлөвлөгөөтэй менежменттэй ажиллах хэрэгтэй талбар учраас жоохон бодож бас жоохон өөрийгөө бас жоохон хөгжүүлсэн гэх юм уу тэрэнд бас жоохон харлаа төлрүүлж жоохон удлаа гэд. Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia зөвхөн монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Шиглэн сэтгэл зүйн хувьд өөрийгөө хэр хүчтэй гэж боддог. Сэтгэл зүйн хувьд бол жоохон бас хүчтэй гэж боддог шүү дээ өөрийгөө. Ямар нэг юм дээр ер нь хүн тийм байх ёстой гэж би бас боддог. Одоо ингээл нэг жоох юмд болоод ингээл яачдаг хүүхдүүд ч юм уу тийм байдаг шүү дээ. Одоо ер нь дийлэнх одоо манай Монголын залуучууд одоо ингээд сүүлийн үеийн ингээд одоо хүүхдүүдийг бас харж байгаа тий сэтгэл зүйн темийг одоо юу байхгүй тархлаа байхгүй болцоо харагдаад байгаа байхгүй. Тэг ингээд ийм одоо бүгд нэг ийм ганцаардсан, зожигэрсэн нэг ийм жоохон тийм татгшоогоо тийм одоо улмал тийм болоод байгаа надад харагдаад байгаа. Тийм тэгэхээр бас тэр тал дээр бас жоохон өөрсөндөө бас ингэж одоо ажиллах хэрэгтэй болов гэж бас бодоод та зарим нэг нь одоо ингээд амар хүчтэй ингээд байгаад байдаг ч гэсэн ерөнхий масс нь тэр чигтээ ингээд өөртөө жоохон ихтгэлгүй өөртөө нэг юм жоохон тийм нэг юм нууцлаг тийм болчиход ягаад гэвэл энэ утас тэгээд энэ юмтэй холбоотой ах л та сошиалтай айгүй холбоотой ах тэгэл ерөөсө тэрнээсээ гарч яаж чаддгүй те өдөржингөө тэрийг хараад сууддаг ч юм уу тэгэхээр бидний хувьд бол бас яг тиймэрхүү одоо сошиал интернет тиймэрхүү хөгжил юм байхгүй байлаа шүү дээ. Тийм байсан болохоор бас илүү хаттай гэж магадгүй. Амар хүмүүс дээр үеийнхээ бодчих шүү. Үгүй бодохдоо биш л дээ. Гэхдээ ер нь бол яг цаг хугацаанд тэгж таарч байгаа юм чи ер нь бол тий. Тэгэхээр бас тийм ээ. Тий. Тэр тал дээр нь
юм тэгж харсан. Одоо ингээд дуучдын гэрээ контрактын асуудал гэвэл хэсэг ингээл Монгол янз бүрийн л асуудал зөндөл гарлаа. Шудраг байна, шудраг бус байна гэдэг ч юм те. Яг их шиглэнгийн эд үеийн их шиглэнд яг тийм шудраг бус байдлууд тохиолдож байна. Үгүй. Тий би яг өөрөө яг гэрээ контракт бүх юм дээр өөрөө ажиллаж яг уншиж танилцдаг учраас тэрэн дээр тийм асуудал ерөөс гарч байгаагүй. Тэгвэл тэрэн дээр ямар ч асуудал байгаагүй л юм байна тий. Нөгөө би production гэдэг л хүмүүс янз бүрийн. Энэ чинь нөгөө харлуулалт байхгүй юу? Нөгөө мохоо тийм хямасаар нь одоо тэр чинь уншаад чинь нөгөө хэл мэдээллийн одоо юу байхгүй одоо тэр үед жоохон хөгжөөг байсан үед нь жоохон нэг тийм айгүй хэцүү тийм дайралтууд хийдэг байсан болохоор тэр үеийн л нэг тийм юм байсан. Одоо л нэг тийм асуудлууд гарч ирэхгүй байгаа шүү дээ. Яа тэгвэл одоо бүх хүмүүс уншиж сурсан байна. Бүгдийн тий мэдээллийн 90% учраас тийм асуудлууд гарч ирэхгүй. Тэгэхээр өсөө уншиж танилцах ёстой зүйлүүдээ унших хэрэгтэй ах гэж би бодсон. Яг үнэ тий. Одоо ингээд оюуны өвч гэдэг зүйл юм л да. Оюуны өвч гэхээр би сүүлийн нэг хэдэн жил яг урлаг ур сайхан хүмүүс дариж хойр байгаа гэх юм уу. Тоглолтын салбар гэж орж гараад менежмент дээр нь ажиллаж ингээд явж байгаа. Тэгэхээр зарим нэг артистыг тоглолт хийлгээд дуулуулах гэхээр нөгөө нэг оюуны өвч асуудлаас гардаг байсан. Тэр дууч нь өөрөө дуугаа тэнд очиж дуулж болдоггүй ч юм уу те. Хэрвээ дуулах юм бол нөгөө нэг ашиг сонирхлын ямар нэг асуудлууд гардаг. Ийм зүйл зөндөө байдаг юм билээ. Жишээ нь маш гоё дуучдыг жишээ нь стадионд юм уу авсраад дуулуулъя гэхэд болохгүй байх жишээ л дээ. Тэгвэл студ дээр ч юм уу зохиогч ирэх өөр хүн дэр байдаг. Тиймээс болоод хоорондын зөрчилдөө гараад тэр хүний бүтэн тоглолт болохгүй байх. Тохиолдол зөндөө байдаг тийм. Тэгэхээр их шиглэнгийн хувьд тиймэрхүү зүйл байдгүй. Дуунууд дээр нь ер нь тиймэрхүү зүйлүүд байлгүй яг уу заримдаа энэ чинь бас зөвшөөрөлтөөр энэ чинь грек контрактаа бас уушаа танилцсны үр дүнд чинь явагдаж байгаа ажил учраас тиймэрхүү зүйлүүд зарим үедэр гаргана. Энэ чинь одоо миний ливлийн гэрээ одоо хүртэл явж байгаа. Ливлийн гэрээг хүмүүс зүгээр нэг тодорхой хэмжээнд одоо би продакшнтаа одоо би байсан уу байгаагүй юу? Одоо чи болцсон ч гэдэг юм уу жишээ. Одоо ажиллахаа болоод одоо бас удаж байна. Гэхдээ тэр чинь нөгөө хийсэн артист одоо би одоо хүртэл артист хэвээр энэ чи дууг дуулаад явж байгаа учраас энэ чинь бас тодорхой хэмжээнд тиймэрхүү яриа хэлцээр бас байлгүй яах вэ? Тэгэхээр нэг энтэйг маш сайн хүмүүс танилцах хэрэгтэй гэж би бас хэлмээр өөрсдөө эзэн байх хэрэгтэй гэж. Тэгээ өөрөөсөө эзэн байх хэрэгтэй. Хаана яаж би зөв яаж авч явах уу? Хаана юуг дуулах вэ гэдэг бас аюу сайн мэдчих хэрэгтэй. Зарим хүмүүс одоо бас юу гэдгийг энэ дуу ямар хүний дуу вэ? Энэ хүнийг хаана оролцуулах уу? Ярьсны үндсэн дээр тэрийг бас цацаж гаргадаг байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Иймэрхүү байх хэрэгтэй. Тэгээд баларчаа байх концерт хийдэг юм шүү дээ. Артист гэдэг юуг аюу сайн хомсрлож артист шүү энэ дууг ингэж болохгүй шүү гэдэг үднээс бас тэр хүнтэй бас аюу сайн харилцах хэрэгтэй гэж бас боддог. Шинэ артист гэдэг хүмүүст үүрэг хариуцлага гэж байдаг юм болов уу? Байлгүй яах вэ? Байлгүй яах нь үүрэг хариуцлага гэж байлгүй яах. Одоо эмэгтэй хүн дээр л ярихад чинь одоо хэрвээ тухайн одоо студидтэй продюсинг ажил хийхэд одоо юу гэдгийг аргэрийн байдал бүхэл юм фокуслах хэрэгтэй гэсэн тийм залтууд байдаг. Тэрэн дээр одоо хувийн амьдрал, хувийн карьер бүх юмнуудаа зориулна гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо найз залуу нэдрээс өсвөлэл тиймэрхүү бас бичвэрүүд байгаа шүү дээ гэрээнд. Хэрвээ уншиж танилцсан бол ер нь дэлхийн нийтийн одоо энэ продюсинг гэдэг энэ гэрээ хэлцээр дээр бол тиймэрхүү асуудлуудыг бүгдийг бичиж тайлбарлсан байдаг. Тэгээд уран бүтээл цагтруулж болохгүй. Тэрийг та бас яг түрүүн яриад ах шиг байсан. Тэгээ яагаад ингэж яач юу нэмэгтэй хүн болохоор ингэдэггүй гэдэг эдсэн. Энд чинь бас эрэгтэй эмэгтэй юм бас ялгаа бас тэрэн дээр бас харагдана байна. Хүндрэлтэй зүйлүүд бас байна. Тэгэхээр яг уран бүтээлч мэг тэрэн дээр бас бодолцож бас тэр гэрээ хийх хэрэгтэй болов уу гэж боддог. Бодолцоогүй шууд очиж гэрээ хийсэн хүмүүс бол бас яг тийм
сонин үйл ойлголцол үүссэн надад бас нэг 2 3 жишээ харагдсан л да. Жишээ нь одоо тэрийг уншид танилцаагүй улмаас тэрэн дээр тийм амар комплейн гаргаж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бол ямар сонио асуудал вэ гэж миний хувьас бол бас харж ирсэн. Тэгээ нэг бас нэг амар тод ирээд яг уу. Тийм. Тэгтээ яг нэг тийм байсан. Тийм одоо яасан ямар сонио хөвгт вэ ч гэдэг юм уу. Тий. Тийм байсан. Одоо бид нар чинь мэдээллийн 900. Зах замбраагүй нөгөө ийм мэдээллийн 900 одоо технологи дээр амьдарч шүү дээ. Зөв буруу бүх мэдээ. Энийг хүн өөрөө шүүн. Хүн өөрөө л энийг давж гарна тий. Алин зөв бурууг сонгоно. Тэнгүүд за тэр мэдээллийг сонгох бол яах. Тэнгүүд миний талаар мэдээлэл ингэж гараад байна гэдэг чинь өөрөө бас нэг юм. Тийм. Тэнгүүд энэ тийм бодвол штэ. Миний талаар ийм мэдээ гараад энэ зөв буруу энийг би тайлбарлах хэрэгтэй, тайлбарлахгүй байх хэрэгтэй. Миний сэтгэл санаанд ингэж нөлөөлж, миний арга гэрт ингэж нөлөөлж, миний карьерт ингэж нөлөөлж, зөв мэдээ, буруу мэдээ, худлаа мэдээ яваад байна гэдгийг хүн өөрөө ингэж нэг юм тохируулах хэрэгтэй байдаг баг. Тэгэхээр их шиглэнгийн хувьд нэг иймэрхүү зүйлс нэлээд анзаардаг болсон. Ингээл их шиглэн ингэж явж байна, тэгж явж байна. Их шиглэн дуулахгүй байна. Их шиглэн дуулахгүй байгаа учраас ийм хийж явж байна. Ингээл буруу зөв янз бүрийн үнэн хөдөл мэддэхгүй мэдээ зөндөл гарлаа. Тийм. Тэрийг нэг таадгүй гэх юм дөө. Тийм. Аль нь зөв аль нь буруу болохыг ер нь бол одоо бас хүн өөрийгөө хамгаалахад хууль Монгол улсын хууль гэж бас байна шүү дээ. Энд чинь Монгол улсад хүн амьдарч байгаа Монгол улсын иргэн бол Монгол улсын иргэн тэр одоо үүрэг хариуцлага тухайн хүн амар сайн мэддэг байхад бол тэрэн дээр яг тийг эмзэглээд ингээд шаардлага бол байхгүй гэдгийг аль хэдийн ойлгосон гэх юм уу? Тийм. Тэр нэг авчилц. Тийм авчилцдгүй. Энэ буруу шүү гэдэг нэг хэлээд ахиж нэг хүсэхгүй тийм одоо ингэсэн шүү би нэг тийм байхгүй шүү дээ. Тэгээд за энэс яг бодоод байгаа нэг 5 6 жилийн өмнө ч юм уу амар эмзэг үе байд юм л л дээ. Одоо хүний одоо нэг шилжилтийн нас гэдэг шиг те нэг тэтэс тэд насны хооронд ингээд нэг дааврын хэмжээнд биологийн хэмжээнд ч гэдэг юм уу дэшээ доош олдог тийм. Яг тэр үе дээр би амар эмзэглсэн нэг хэсэг. Тий тэр одоо юу гэдэг би яагаад намайг одоо ингээд олцлоод гэх юм уу одоо юу гэдэг те ингээд идэм болоо. Яагаад ингээд ингэсэн юм болоо? Аль эсвэл надад нөө эргэцүүлж батсан л доо. Тэгээ бас магадгүй над дээр bijсэн байж магадгүй тий бас тэгээ гэдгийг жоохон тийм Улаанбаатар хоттой бас ингээд алхлаа штэ энэ чинь алхаж бас тий залуу хүн чинь гарч орно тиймэрхүү байлгүй яг уу тэр үед ч юм уу жоохон тиймэрхүү байсан байж магадгүй тийм тэгээд яг тэр үдэр би амар эмзэглсэн юм бас юм хэсэг тий тэгэхээр тэр үе жоохон давцсан юм байна л гэж би одоо яг хараад байгаа шүү дээ өөрийгөө. Давцсан өнгөрцөн. Тийм давцаа. Тэгээ энэс цаашаа бас юу ч давах юм таашгүй шүү дээ тий. Тэгэхээр яг одоо жоохон хүн жоохон 50 байхыг л одоо сурч байна да. Йог хийж байна. Тий дасгал хийж байна үлөө. Жоохон хувийн зохион байгуулалтаа жоохон сайжруулах хэрэгтэй юм байна гэж харсан. Тий тэгээд тэрнийхээ давуу ажиллаж байна. Гоё артистууд ингээд сүүлийн үед тэгээд иймэрхүү зүйлсүүдээ хардаг л да. Манай нэвтрүүлэг хэрэгжсэн тийм ойлголт явж лээсэн. Маш гоё ид үе дээр за мөрөдөд тоглоомч яах вэ те. Мөрөдөд тоглоомс буруу зуршлууд айгүй их байна. Тий яг ид яг гарч ирж байгаа гоё залуучууд энэ буруу юмд ороод тэрэндээ донтох ч юм уу иймэрхүү зүйлс их гараад өөрийн карьерийг балж байна. Иймэрхүү зүйлс их гарч байгаа. Ингээл байнга л мэдээ гарч байгаа. Энэ тал дээр чиний бодол юм бэ? Энэ тал дээр яг тэр нөгөө физиологийн асуудал ахгүй юу? Одоо нөгөө шилжилтийн нас ч гэдэг юм уу, тийм хит дэврүүмч гэдэг юм уу. Яг тиймэрхүү юмд л анзаарэгдэад байдаг ш надаа. Тэрэн дээрээ хүн болгоно л алдааны янз бүр юм хийждэг. Тэгээд хэмжээг нь одоо тохируулахгүй, тааруулахгүй, алкогол, тэгвдгийн элдвэс юм уу юм нэрээ юу байдгийг тэрийг ер нь жоохон анхаарал үзчих юм бол одоо аваад үтчих юм бол тэрийг одоо юм байдаг шүү гэд энэ талаар мэдээлэл их байдаг бол
хүн тэгж алдахгүй байх гэж би бас боддог шүү дээ. Ер нь зарим зүйлээр харахад те мэдээлэл дотмог тэгээд аль нь юу гэдгийг гэдгийг мэдтгүү учраас бас тэгж бас нийтээрээ бас тиймэрхүү яг тэр одоо яг юм эд үдээр ч юм жоохон байдаг гэж магадгүй л гэж бодсон тийм. Чиний хувьд тиймэрхүү зүйл байсан уу? Эд үдээр ч юм уу? Үгүй байгаагүй. Байгаагүй. Хэм үү. Тийм ер нь бас айгүй тийм. Бас үеийнхнээс жоохон юм уушдаг байсан болов уу гэж бас өөргөө хараад. Гэтэ нэг юм магтаал гэдэг зүйл нэг амар тий. Амар штэ нөгөө Тэнгэр тултал магтаж муулахаасаа илүү магтана гэдэг чинь амар юм. Магтаалыг хэрхүүлж авах уу? За гэж авах уу эсвэл чин сэтгэлээс хүлээж авах уу? Одоо яг тэрэн дэш чинь л яг ажиллаж ин да. Тэ. Тэрнтэй ч л яг байлж ин да гэдэг шиг тэ. Ингээд нийгэм тэр чигээрээ намайг гих тэр мэдрэмж бас ямар байдаг бол гэж би сая боддог байхгүй тий. Тэгж өөрийгөө бодохгүй л ах хэрэгтэй байна. Яг байж үзээгүй болохоор л зүгээр би зүгээр хаяа боддог байхгүй тий. Нийгэм ингээд тэр чигээрээ ингээд над дээр анхаарлаа хандуулна гэдэг чинь өөрөө нэг төрлийн амар том батал амар аваад амар юм шүү. Амар. Тэгээ тэрийг би яаж хүлээж авч яаж эгоогоо тижээж одоо би буруутах уу эсвэл зөвдөх үү гэдэг сонголтоо хийдэг байх гэж бод. Гомдчаас доогоорыг барайл нэг хүнд мэдгүй тэгээд нөгөөд чи явж лээ юм. Энэ нэг ийм юм байт юм уу яах юм баг Тэр намар. Дуу уран бүтээлүүд за ашиг орлого гэхээр одоо янз бүрийн төхөөрөмж платформуд гараад ирсэн юм гэж шүү дээ. Эндээс жишээ нь ихшгэлэнгийн дуунууд эндээс мөнгө олдгоо. Жишээ нь iTunes ч юм уу те. Тэрэн дээр ажиллаж эхлэх байгаа. Тийм. Одоо яг Pages, Instagram, Facebook, тэгэл одоо SoundCloud бүх юм идэвхжүүлэлтээ одоо эхэлж байна одоос. Тэрнээс яг өмнө нь л ерөөсөө тийм байгаагүй, хэрэглэхгүй тийм. Гэхдээ чиний бүх уран бүтээл чиний өмч гэж явах уу? Үгүй шүү дээ. Би production гэж явах уу? Үгүй. Ер нь бол эн чинь юу аахгүй юу? За яг гэрээг нь та нар уншиж өөрсдөө байх хаа. Яг энийг одоо би яг ингэж явал айгу одоо болох гэдэг тайлбарлах юм. Тэгээ ерөнхий ойлголоо тий. Ерөнхий ойлголт нь бол тий. Тэрнээс ихшгэлэн хоёулаа явж тоглолтыг би чиний тоглолтыг тэр дуунуудад дуулчих аваа явал бас чи өөр хүнээс зөвшөөрлөх юм тий. Зөвшөөрөл авчиж дуулагдана. Тийм бай тий. Тий. Тус тусдаа бас өөр хүмүүсийн уран бүтээлүүд одоо бид хүн чи дуучин гэдэг хүн сууж байна. Тийм тий. Одоо жишээ нь ихшгэлэнгийн сая гоё нөгөө нэг гэх жишээ нь лайв стрим явлаа шүү дээ тий. Тэрэн дээр гоё дуулсан чи тэр ингээд жишээ нь бүрэн ихээр ч юм уу зарим хэсэг нь устдаж байгаа. Тэгэхээр энэ тэрнтэй холбоотой юу? Тий, ерөнхийдөө тэгж болно. Энд чинь одоо тэр одоо эхэлж байгаа хүүхдүүд одоо эхэлж байгаа хүүхдүүд тэрийг одоо мэдхгүй байх одоо мэдээлэл тотмог байх ч юм уу тий. Шууд цацчихж байгаа. Тэрнээс ихшгэлэн зүгээр дуулж өгнө л гэжсэн тий. Би зүгээр одоо юу гэдгийг тэнцээ дуулж өгнө гэжсэн. Энийг чинь бэлтцээ ч гэдэг юм уу тий. Тэгээд тэрийг цацсан ч гэж одоо хэлээгүй ч гэдэг юм. Гэрээ контракт хийдэг бол бас иймэрхүү асуудал үүсдэг байхгүй юу? Би чүүл гэж зүгээр анзаарчихсан. Тэгээд хэлээрчсэн шүү дээ. Тийм бай. Тийм байна. Одоо нэг дуу байгаа шүү дээ тий. Байнга дуулна шүү дээ. Өнөөдөр дуулна, маргааш дуулна, нөгөөдөр дуулна, жилийн дараа дуулна тий. Дуулах болгонд энэ өөр байдаг юм. Өөр байлгүй хаа. Дуулалт болгоо өөр байна гэсэн үг. Бид нар бол сонсоход бол нэг л дуугаа дуулаад байгаа шүү дээ тий. Тэрийг энэ уран бүтээлч артистууд бол тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс асгал өдрө болго хийж штэ. Яг тэртэй чинь ялах. Өөр байна. Өөр шиг. Харилцааны асуудал ярихаар хүмүүстэй харилцааны асуудал дээр олон нийтийн ажил хийж байгаа юм л гэж бид чи одоо тийм. Тэгэхээр чиний хувьд ийм хүндрэлтэй зүйлс ер нь хэрэг байдгүй бусдтай харьцаад. Хүндрэлтэй зүйлсүүд
Чи өөрөө бас хэрэг хүндрэлтэй хүн гэж өргөө бодох уу? Ааха. Аха. Ер нь бол энэ тал дээр харилцааны хувьд гэдэг юм бол одоо үйлчлэгээний байгууллагт ажиллаж байгаа хүн өдрө болгон л инээж явах хэрэгтэй байдаг. Өдрө болгон л айгүй одоо юу гэдгийг өөрийнхөө тухайн хүний хувь хүнийхээ эмоцийг тэр одоо өдөртөө гаргаж болдгоотой адилхан. Яг л эн чинь нөгөө адилхан чи хүмүүст одоо эн чинь одоо өөрийнхөө дуу одоо энэ юг хүрэх гээд очиж байгаа учраас энэ харилцааны хувьд гэдэг юм бол зарим тал дээр би жоохон хоцордог зарим юм дээр зарим хоцордог. Яагаад гэвэл энэ Улаанбаатарын төвжирэл энэ дээр иймэрхүү асуудал жоохон тиймэрхүү юмнууд байдаг. Тэр яг зөв харилцааны асуудал. Харилцааны асуудал тийм. Би нэг тийм өөрийгөө хүндрэлтэй хүн гэж бас боддгоо шүү дээ. Гайг баг шүү тий. Ер нь амар тийм тэгж боддгоо тийм. Гэхдээ нурлагчийн өөрөө бас үйлчлэлийн салбар гэж байна. Харин юу гэж бодож байна? Үгүй үйлчлэгээний салбар биш л дээ. Entertainment би зүгээр яхаа entertainment харилцааны тал дээр сая жишээ авчлаа л да. Энэ чинь entertainment-ийн энэ чинь нөгөө олон түмний одоо лектор одоо илтгэгч. Одоо энэ чинь хүний өмнө одоо юу гэдгийг одоо лектор одоо уншиж л гэсэн үг шүү дээ. Таниулан мэдүүлэх гэдэг дээр хоёул орчиж байгаа. Тийм байх. мэдүүлэх. Тийм таниулан мэдүүлэх. Бас нэг хэсэг нь зөвхөн шууд биш шүү. Тэ. Одоо нөгөө ихтгэл тавихад хүртэл одоо нэг юм одоо хэлбэр байдаг шүү дээ. Нэг үйлдэлээ давтахгүй байх ч гэдэг юм уу. Нэг үйлдэлээ одоо хийхгүй байх ч гэдэг юм одоо үгдгийн. Ингээд одоо нэг юм заалтууд байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэрэн дээр ч бас сайхны үйлчлэгээ үзүүлэх гэдэг үстэй. Бас тэгээд яриад бас тийм. Бас тийм юм биш үү? Тэгэхээр бас энэтэй холбож болно. Ер нь бол бас бүх юм холбоотой ах л гэж бодож шүү дээ. Миний зүггүй юу? Тийм. Би тэгтээ бас бод. Битрэгч нэг хүмүүс таниулан мэдээлэл дагаан чаашаа тий. Бас гайгүй бас мэдүүлээ. Хоёулынх нь бол таниулан мэдүүлж байгаа шүү дээ. Ер нь бол бас. Хүмүүс чинь ингээд айлгачдаг байхгүй. Энэ муу юугаа таниулж гээд аваад ирсэн шүү дээ. Муу юу юм? Би бас боддtiin. Эхлээ хараад боддог яг миний яг бодоод байгаа зүг байгаа гэж бодоод байгаа. Хүмүүс эхлээд аягүй болгоомжтой бүх юм дээр амар болгоомжтой болсноосоо болоод ингээ эхлээд амар дандаа хар өмнөд ихч бодож эхэлдэг. Тэгээд нэг энэ чинь нөгөө айцтай байна гэдэг чинь тэр юм судлаагүй байна л гэсэн үг байхгүй тий. Тийм юм уу тий. Тийм судлаагүй байна л гэсэн. Хүн судалсан юмн дээр хүн айцгүй одоо яриад ч юм уу ингээд орно гэсэн үг шүү дээ. Мянган юм судалсан байсан ч гэсэн доор ингээл за яриа. Одоо ингээ очих байгаа одоо жишээ нь одоо тоглолт байлаа гэж бодсон шүү дээ. Тэрэн дээр хэдэн хүн очих вэ? Ямар одоо төрлийн арга хэмжээ вэ? Ямар юм дээр хүн очих чинь, юун дээр очих чинь гэдэг маш сайн бэлтжиж бас очих шүү дээ. Тэ одоо хувцас яаж сонгож өмсөх үү? Тэр тухайн өдрийн байдал нь ямар өдөр баяр наадмын өдөр үү, төрсөн өдөр үү, ямар өдөр үү? Тийм. Тэгэхээр судлаагүй юм дээр л хүн амар айдаг. Ер нь тайз руу гарахаас өмнө айцтай үе байдаг. Тий, айцтай үе ч одоо мдээгүй үе гэх юм уу тий. Бэлгээ хаад энэ чинь хэдэн хүний өмнө яаж гарах вэ? Одоо нөгөөдгөө асуугаагүй ингээ үедээ хүн сандарч амар сандраалаа. Тэр айцыг л гэдэг байхгүй. Яг ингээ бэлтцсэн үед юм бол амар гоё. Өөртөө ихтэй гардаг байхгүй. Одоо тэгэл хөгжим нь ямар вэ? Одоо жишээ нь хөгжмөө эхлээд өмнө нь очиод үдцсэн бол тэр тайзан дээр маш гоё гарах чичээнэ тий. Ийм юм байдаг. Гэтэ яг энэ Монголын энэ тоглолтын төвшний бүр нэг юм өөр болгоул тийм. Одоо өөр болж байгаа амар гоё болсон мэлээ. Одоо жишээлбэл артистууд бол хизээж миний концерт дүүрэх болов гэж санаа зовх ёсгүй байх хэрэгтэй байхгүй. Энэ хөгжим яаж дуурах бол гэж санаа зовх ёсгүй байхгүй. Уулна тийм. Тэр хүн тайзнаар зөвхөн сэтгэл зүгээ бэлдээд тийм. Тухайн дуу яаж амьлуулах вэ гэдгийг бодно үхээс ш. За яана хэр дүүрсэн байна. Хүн байна уу? Яг уу. Хүшээ тэр нөгөө тайцны тэр юу болохгүй юм шиг байна. Яг уу. Нөгөө бүжигчин чи ирсэн үү? Одоо тэгээ тэр хүн тийм байдалтай тайзан дээр гараад дуулахаар яаж нөгөө уран бүтээлийг амьлуулж үзүүлэх гээд байгаа юм те. Тэгэхээр бас нэг юм арын ажил алба хамт олон гэдэг зүйл. Амар их юм одоо ингэж нэг юм тоглолт гэхээр sorry яриагаа зүйл болцсон. Зөндөө тоглолт хийх хүмүүс гараад ирлээ шүү дээ. За энэ чинь зарим нэм зүгээр бүр 100% ашиг сонирхлын төлөө 8 чин хүмүүс ч гараад ирлээ. Тоглолтыг 8-aalцж штеп. Яг үнэндээ.
Одоо ингээл 100 гэхэд стадион задгаа талбайд Улаанбаатар гिचнээ тоглолт болдог болж өнгөрсөн жилээс ахуулаад тэрний өмнө жилээс ахуулаад тий үг дүүрдэг. Тэгэхээр 100 бид нар нэг 2-3 тоглолт хүсрээл үздэг. Энийг их гэж боддог л ш. Одоо 100 задгаа талбайд Улаанбаатарын төвд 20 тоглолт болж байна. Чи стадион гэсэн үг шүү дээ. Одоо нэг хит парк гэл 28 29 тоглолт болдог. Тэгэхээр эндээс чи нөгөө нэг сайн шигшигдээд муу нас үлдэх л баг л та. Тийм. Тэгэхээр нэг тодорхой хэмжээнд тоглолцсон хайдаг нэг дүүнтэй байгаад шүү дээ. Тийм ээ тийм. Их шиглээ хамгийн сүүлд 2 жилийн өмнө нөө стадионд гарч ирж ирсэн тийм. Нөгөө оппозит юм байна. Тийм. Тэр их гоё болж ирсэн шүү дээ. Тийм бай. Зохион байгуулалт айгуу чухал тий. Ер нь л зүйл үжлэг. Тэр шиг одоо ингээд яг их шиглэнгийн яг одоо л үе. Одоо яг нөгөө прайм насан дууслаа. Яг одоо нэг хит хитэн доонууд нь байрч яваад нэг тоглолт хийлгээгээд хүмүүс холбогдож байна. Холбогдно. Одоо би яг энэ жилээс одоо зарим нэг дуу гэхээс л би өөрийнхөө дуунуудыг гэлхүү энэ тийм тоглолтууд дээр гаргах шинэ дуунуудаа ер нь одоо л яг шинэ дуунуудаа л дуулъя гэж бодож байна. Тий. Энэ дээр бол яг тухайн хүмүүсээс зөвшөөрөлтэй хүмүүсээс нь зөвшөөрөл аваад тэгсний үндсэн дээр тэмэрхүү дээрж байгаа тийм. Яг гинэл гэж байгаа Яг тийм. шинэ уран бүтээлээ гаргана гэдэг чинь л яг артист байгаад байгаа шүү дээ. Тэгэхгүй өмнө нь байсан баахан хит дууга гаргаж ирээд тоглолт юм гэхээр тийм болохгүй шүү дээ. Үгүй бас тийм. Тэгтээ чи нэг хоёр бас нэг хоёр янз байна бай. Хоёр янзтай байна. Дуулалгүй ах уу нөгөө дууга. Тэнгүүч нөгөө зарим хүн чи би одоо их шиглэнгийн 100% мууг очиод сонсмоор нэг ч дуулахгүй баахан шин дуу дуулахаар би очиж ойлгохгүй л юу дагаад дуулах юм би 30% чи. Тийм бас жоохон очирд тэтгэлтэй шүү дээ. Тий, тэгэхээр нэг юм балансыг барих юм шиг байна. Тий, нэг 70% таа ч юм уу 60% таа ч юм уу тий. Тий. Яггүй ингээд тэр чигээрээ бүгдээрээ хит дуугаа дуулахаар ингээд яг мөнгөний юм шиг санагдаад байдаг. Тий. За гэдэг чинь бас нэг өөр юм үзмээр биш. Зохион байгуулалт. Уус уг нь бол тоглолт хийнэ гэдэг чинь улам сайжирсны шинж байхгүй юу? Тэрнээс чинь нэг халтур хийж байгаа хайтаа ингээд бүх хуучныхаа дууг нэг сэргээж дуулж мөнгө яг нэг мөнгө харагдаад байна. Тоглолт бас ивент хоёрыг бас аягүй сайн сайлгах хэрэгтэй. Тэ? Тэ. Тэр нь аливаа юм жоохон ялгаж сайлгаад жоохон сурчвал энэ нэг юм сонин шалтгаан бол нэг сонин ярианууд олон болчих واخ гэж би боддог. Тий. Тэ. Яг нөгөө бүтэн стадионы хэмжээний тоглолтыг л анд яриадах шиг тий. Тэн дээр ингээд бүх нэг чин дуугүй юм яваадах шиг шүү дээ тий. Тэгээ сайжирсан юм байхгүй шүү. Тийм. Яг тэр prime time-аас сайжраад бүр гоё болсон юм байна. Би тэгтээ хит хитэн хүмүүсийн тоглолтыг хамгийн сүүлийнх нь шууд хэлж болохгүй шүү дээ. Ахаа. Тэгээ ер нь бол очиж үзсэн. Тэгээд үзэхэд тэнд ямар ч гоо зүй байхгүй. Сайжирсан юм байхгүй. Энд чинь уг нь бол тэр чинь шоу шүү дээ. Энэ нэрийг хэлэхэд нэг яахгүй. Жишээ нь одоо харан гандлаг тоглолт хэлэхэд өмнөхөөс юу сайжирлсан гэж тоглолт тий. Баталсан юм чи. Яалч үд тэр тий. Яалч үд тэр 100% нөгөө хуучин л доонуудад бол за ахнар нь нэг шин 10 дуу хийлээ гэхэр чинь яас хэцүү шүү дээ. Тэгэхээр бас тэр сони юм байна те. Нэр харангийнхын хурдынхан гарч ирэх шиг хизээ шин уран бүтээл тавьдаг. Одоо хандсан болцсон л гэх байл үүдээ. Сая сүүл бүсгүй бүр 2 удаа шинжилээд дуулчлаа шүү дээ. Хоёлаа ахаал хийд болоо. Хой шүү гэхдээ дуунууд ер нь дуу ертөнц үнэхээр гоё. Тий. Их шиглэн гэхээр их шиглэнгээс бол бас проценттай шин дуу хармаар байна. Ойлгож байгаа. Хичээнэ. Хичээж ажиллах болно би. Тийм бай. Тиймэрхүү бай. Өөр чи юу асууя гэж ялаа минь. Тэгвэл зар сурчлалын дараа юу? Иргэд бол хугацааны дараа юм. Та бүхний биедээ оруулах хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учрал Talk Eden podcast-ыг San Miguel шар эрэг төлөвлөж байна. Тэртээ 1890 оноос төвхтэй Испаниас гаралтай энэ хүү шар эрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. San Miguel. Учрал Talk. San Miguel. Шиглэн яг нөгөө би буруу санааг бол гэр бүлэрээ хоёр дүүтэй дуулаад байсан шүү дээ. Санаж хэдэн жилийн өмнө. Тий. Тий.
бид гурчиг нөгөө бүр багасаа ингээд нөгөө гэртээ гурвалхнаа үлдчихдэг. Аха. Хийж аваа ажилтаа явал би командлагч. Тий. Аха. За одоо хоёулаа дуул гээл. Тэг яг нөгөө хамт дуусараад хамтаа төгссөн. Тэр хоёр дуулж байгаа юу одоо? Гүн манай хоёр одоо Америкт байгаа. Америкт байгаа юм тий. Америк Рафсон. Аха. Тэгээд бас дуулна шүү дээ. Дуулна. Дуулахаар айгүй гоё дуулна. Аха. Тий. Ер нь бол амьдрал сайн ээжээ замлыг сонгосон гэх юм уу? Тий. Тийм байх тий. Тийм тэгээд тийм байна. PX ах ирдэг юм баг та. Би дуулжлаа шүү дээ бас. Америкт бол Америк сая сүүл нэг найз гээд дуугарсан амар гоё дуулж шүү дээ. Мэг заахгүй та хамтарсан. тий. Тэр гоё дуу байлээ тий. Тийм их байна. PX чиг Майкл Джексон шүү дээ. Дотор хүн би хамт айгүй удаан ажилласан болохоор амар тийм юутэй мэдрэмжтэй дуулдаг шүү дээ. Ер нь өөрөө үгээ зохион, аяа зохион, дууга гайдлан амар авьяастай. Тийм. Шүлэг мүлгөө өөрөө биччихдэг. Тэгээд дуулах чаа өөр хүний шүлгийг бас ингээд тохируулаад засчдаг юм байна. Тий. Би тэрээс харж лээсэн юм байна. Ундаг хүн л дээ. Ахыг л хүмүүс их удаан хүлээж байна. Яваа. Яг өнөөдрийн хөгжмийн зах зээлийг юу гэж бодож байна? Одоо доотлын үеийг жоохон хөлөө алкогол яг нөгөө юу алкогол ингээл алкогол яг нөгөө яваад л энэ даа гэх. Тийм. Сайн судлах юм зөндөө байна. Миний хувьд ч гэсэн би нэг тийм амар төгсөрсөн хүн бол биш. Гэтэ миний хувьд ч гэсэн бас аль яах вэ гэх юм бас бодож яваал энэ бас уншчихлаа байна. Үүрэг хариуцлага гэхээр одоо нөгөө гэр бүл гэдэг зүйлийг хүмүүс амар ярьдаг. Бид нар дээр ч гэсэн тэгэл ингээл байж л байдаг. Чиний хувьд ямар бодолтой вэ энэ төлөв? Энэ ерөөсөө л бүх юм л яг төгчөрчээд байна. Гэр бүл тийм гэр бүл дээр ч гэсэн. Гэр бүлтэй бол ихээр төгчөрч. Нэр энэ ч одоо юу гэх ерөөсөө яг л энэ нөгөө ус энэ Улаанбаатар хот тэр чигтээ төгчөрчээд. Тийм. Би ерөөсөө яг тэрийг л хараад хүн ингээл яг гой байж л гараад төгчөрчдөг байхгүй. Тийм. Тэгэл бодонгууд бүх юм ингээд буцаа гэртээ орсон төгчөрсөн юм шиг байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр жоохон яг тэр тал дээр л заримдаа ч нэрээ бас тийм байгаад байна. Бохимдмаар шүү дээ. Хүний амьдралын цаг хугацаа чинь аюу амраал. зогсохгүй, буцахгүй ингээл тасралтгүй ингээл хурд эргэжээдэг. Тэр зүгээр төвжрээдтэй. Тэр чинь жоохон муухай газтай тийм жоохон тийм асуудалтай. Гэр бүлийн хариуцлага гэр бүл гэхээр яана гинэ. Гэр бүл гэхээр бас одоо энэ дээр гэр бүл дээр бол асуудалгүй хүмүүс нь асуудалгүй л байна. Одоо миний хувьд гэх юм бол нэг тийм амар яарахгүй байгаа шүү дээ. Ер нь яардгүй шүү дээ. Тийм тэгээд болох зүйл болох цагтаа болдог гэдэгтэй амар итгэдэг болохоор тэрэн дээр нэг тийм асуудал байдгүй. Би ч юм гэр бүлтэй болсон байх гэж бодож байгаа. Гүү шүү дээ. Гэр бүл одоо миний яг хувийн тийм байлгүй яах вэ? Би тэр талаар судлах гэсэн юу ч олдоогүй шүү. Уучлаарай. Хувийн асуудал байлгүй, хувийн тийм байлгүй л яах вэ? Хайрцаг байлгүй л яах вэ? Хайрцаг байлгүй л яах вэ? Тийм дээр их амар тэгэл нэг ярих тийм шаардлага байхгүй хаа. За манай Эдэн подкастын минь хамтран ажиллагч 200 жилийн төвхтэй Бордо бүс нутгийн Calvay Darс. Сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг. Сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг. Calvay. Исэн чинь нэг сони юм ярьч байгаа. Над ингээл айгүй сингл найзууд байгаа байхгүй юу бас. Ганц бие залуучуудтай. Тэгсэн чинь л одоо ингээл манус 18, 19, 20, 21, 22 шиг ингээл амар гоё хайрлж дурлаа. Болцсныг хэр шал худ бахаа гэдэг байхгүй. Тэгэл яах юм бэ? Юу нэг таалагдахгүй нэгэрт орохгүй юу? Бараг ингэ энийг яриад байгаа байхгүй. Яагаад бидний хувьд тэр гоё болцоо дурлал тэр романтик зүйлс байж болохгүй гэж төгжрээд байгаа юм биш үү? Тэ? Арил тийм юм болоо. Найз охин дээр очно гэсэн чи яармагт.
Яа, төгжрэн штэ. Тэг төвчрээ штэ. Хөө нэрээ төвчрээд байгаа юм чи яах юм бэ? Нааш Бүх гоё юм хариултаа төвчрээд шүү. байгаа юм Тий, чи. тий. Тэг бүх юм нэрээсээ бүх асуудалтай төвчрээд штэ. Тэгэхээр амар хэцүү байхгүй. Энэ асуудлаа шийдэж өгөөч. Ямар хэцүү юм бэ? Төвчрээд сэтгэж штэ. болохгүй байна, төвчрээд. Бүх юм болохгүй төвчрээд штэ. Тэг Продюсингийн асуудал гэхээр за яг ихширгээ гарч ирж исэн тэр үед бол сайн продюсингтэй сайн бас учраас хит унууд гарсан гэж ярьлаа. Өнөөдрийн байдлаар яг продюсергүй бол бас хэцүү баха. Шинэ уран бүтээлүүд энэ төр гэл тэгэхээр яг дааж авцсан яг бүтнээр нь хишгэлэн ахаа шинэ төвшөнд ингэж гаргаж ирнэ гэсэн хүнтэй ажиллаж байгаа юм. Энэ тал дээр ярих юм бол баг хамт олонтой хүн яг өөрөө яг ажиллана гэж бол амар өндөр хариуцлага үүрнэ гэсэн үг. Өндөр бас хариуцлага үүрэнч байх те зүгээр өндөр одоо нөгөө юутэй зарчимтай ажиллана гэсэн үг шүү дээ. Тухайн хүн өөртөө продюсер хийгээд өөрийгөө ингээд хэрвээ авч явж чадхаар бол тэрийг хийж болохгүй гэсэн тийм асуудал бас одоо байхгүй шүү дээ. Яг энэ цаг хугацаанд бол өөрөө дуугаа хийгээд өөрөө тэрийг сошиал одоо өөрөө хөгжүүлээд бас ингээд авч явж бас болж нэг тал дээр. Нөгөө тал дээр яг тэр хүний өөрийнх нь сонголтоос л одоо хамаарах байх. Ер нь бол өөр ганцаараа ажилламаар байна уу, олон хүнтэй ажилламаар байна уу? Одоо миний хувьд чинь яг хүмүүстэй хамтарч ажиллаж эхлэж байгаа би Greek контрактад уншиж байна гэсэн үг. Тийм хамтарч ажиллахад бэлэн гэсэн үг. Одоо хэрвээ надтай хамтарч ажиллахыг хүсэж байгаа хүмүүс байвал миний мэйл хаяг руу бичээрэй. Менежер байна. Тийм менежер болох одоо бас менежер аавна би бүх төрлийн одоо хүмүүсийг авахд бэлэн байна. Мэйл чинээс нэг биччихв. Тийм миний мэйлийг дагуулж. Яг миний гарнаа бичээ. Тийм биччихээрэй. Тийм ээ. За. Ер нь шинээр ахиж гарч ирэхэд бас тусалцаа хэрэгтэй л. Ер нь бол үнэ тийм. Ер нь л хамтарч ажиллахад бэлэн гэсэн үг. За. Өөр одоо сони хачин ихшилгээс асууя гэхээр юу байх вэ? Ихшил ирсэн байна. Ирсэн байна. Би өчтөр яхтаа ирээд нэг 40 минут болгоно гэсэн 40 минут жоо хэтрүүлчлээ. Зүгээр. Тэгээ уучлаарай. Тэгээ өөр ер нь бол өөр ярьсан дөрөв удаж байгаа бах тий. Тий айгуу удаж штэ одоо. Ер нь зөвшөөрдөг юм шүү. Тий амар удаж. Ер нь би нэг хүсдэггүй. Хамгийн сүүл баг зэвүүн яриад орсон байсан уу? Зөвөрөд орсон юм уу? Орсон байсан тий. Гэтэ бүр тий баг 10 жилийн өмнө. Тийм үү? Би одоо 10 жилийн өмнө асуусан ч ороогүй ирнэ зөвөрөд орсон юм уу гэдэг. Тий штэ тэрийг одоо тэгээд дахиад гаргаж ирээд хин гаргаад ирээд идэм болоо гэж би бод тий. Бодсон ш тэр сүүлд нэг ярьсан тэр хаас 18 9 жилийн өмнөх тэр бичлэгийг сая сүүл гаргацсан байсан шүү дээ. Тий. Намайг нэг байхгүй хаагуур гэхгүй юу. Гадагшаа авцсан байх хаагуур гаргаад өнгөрсөн. Юу яригддаг юм болоо гэж харсан бас. Гарцсан биз дээ би. Хаал өнгөрсөн. Хувцс дизайнер чиглэлээр ажиллаж байна гэсэн үү? Үгүй би интерьер дизайн. Интерьер дизайнераар ажиллаж. Зураг тэгээд ер нь сэлбэр тэр талдаа бас айгүй анхаарлаа төвлөрүүлсэн гэх юм уу. Тэгээ өөрөн гисэн бас нөгөө handmade дэлгүүрээ бас одоо нэг тийм зорилготой бас байгаа. Тийм. Тэгээд уншиж судалсан жоохон карьерээ жоохон нэмсэн гэж левел жоохон хийсэн байна. Тийм учраас бусад зүйлээ сайн биш үү хайр сэтгэл. Нэг төвчрээд төвчрээ байгаа. Тэр зүгээр төвчрээд байна. За нэг юм байна. За урилга хүлээж авсан. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Та бүхэн намайг урьж авсан. Маш их баярлалаа. Их амар ийм л хүн байна. Би баг анхудаа ярилцсан. Баг гэж угаасаа л анхудаа нэвтрүүлгээр ярилцсан. Өмнө нэг асууж явах тэгээд зөвшөөрөв юм аа. Тэр үед тий 10-аад жилийн өмнө хоо тэр чинь. Дандаа 10-аад биш дээ. 1 жилийн өмнө л ах гэж байна. Тэгээ 10 жил яасан бах вэ? Төвчрээлсэн бах. Төвчрээлсэн. Тийм л байна да. За маш их баярлалаа. Урлаг хүлээж авсан сошиал хаягуудын нэргээд тавьчих. Тэгээд урлаг ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. Өөрөө хамгийн гол нь эрүүл энхийг хүсье.
Та бүхэндээ ч гэсэн эрүүлгийг сайн Баярлалаа. хүсье өрөөё. Хамтран хөтлсөн найздаа маш их баярлалаа. За. Чамд бас эрүүлгийг хүсье. Баярлалаа. Би ч гэсэн гэдэг хөөс нөхөс. За баярлалаа. За баярлалаа. Watch me win, then watch me do it again.